сонирхолтой нэг юм бяцхан зочин өрсөн байгаа. За зочин маань бол за Эрдэнэ төгс сургуулийн 5 дугаар ангийн ийм сурагч хүү Даванян байгаа юм. За Даванян бол зарим үзэгчид маань таньж магадгүй юм. За YouTube болоод одоо Facebook-ээр хийсэн бичлэгүүд нь бас их олонний хүртэл хүрсэн. За энэ хөө энэ өглөөний мэндийг хүргэе. Баярлалаа. Харснаа. Харлаа. За гэхдээ өглөө цаг гарган бас манай студид ах ихчийн авилгыг хүлцэн ирсэн бас одоо аамд баярлалаа. Тэгвэл Аваа эхлээд өөрийг нэг сайхан үзэгчтэй танилцуулаач. би Эрдэнэ төгс сургуульд сурдаг 5 ангийн сурагч Давааны байна. Тэгээд өнөөдөр би өөрийнхөө хийжсэн туршилтуудаас хоёрын нэвтрүүлгээр ирсэн. Аваа чи яагаад ийм туршилтуудыг сонирхож хийдэг болсон юм бэ? Би Хичээл дээр үздэг одоо тэр хичээлүүдэд баттгаж тэр туршилтуудыг хийж байгаа тийм. Үгүй юу. Манай нэг байгалийн ухааны багш шинжлэх багш аялал надад иймэрхүү зааж сургаад шинжлэх ухааны сонирхолтой болсон. Сонирхолтой болсон. Яг одоо 5 дахь анги хүүхдийн сонголтын хөтөлбөрт бол яг ийм туршилт хийх хичээл бол байхгүй үстэй тийм. Байхгүй. Байхгүй. Тэгэхээр чи өөрөө сонирхлоор багшаараа заалж байгаа гэсэн үг тийм. Амьтны өөрийн туршилт хийдэг хүүхэд байгаа юу? Өөр энэ шинжлэх ухааны сонирхолтой гэхдээ над шиг яг ийм туршилт хийдэг хүүхэд бол цөөхөл гэж бодож байна. Чи яагаад ингэ шинжлэх ухааныг сонирхож эхэлсэн? Аав чиний талын чиглэлийн мэрэгжлийн хүмүүс байдгүй юу? Үгүй юу. Би өөрөө тийм янз бүрийн туршиж үзэх дуртай болохоор сонирхож эхэлсэн. Нийт хэдэн туршилт хийсэн? Нийт 16 хавцаа баха. 16 хавцаа. Хамгийн анхны зүйл сонирхож өөрөө хийж туршиж үзсэн зүйл чи байсан юм. Туршиж үзсэн үү? Би нэг тэгвэл сонгохгүй нэг жоохон байхдаа хийж ирсэн. Нэр хинхэрийн заах хийсэн за туршилтаа. Сургууль дарааг багтаа туршиж үзсэн үгүй юу? Сургууль дарааг байхдаа янз бүрийн тийм юм хооронд нь холбоол янз бүрийн хийдэг гэсэн. Харин тэгээд сургууль дараагт нэгдүгээр ангид бас телевизийн шоунд оролцож байсан. Тэгэхээр багш нь бол хүүгийн аяасыг бол маш сайн олж харж хөгжүүлсэн байгаа юм шүү дээ тийм ээ. Чиний одоо энэ хийдэг туршилтуудынхаа чи яг одоо шинжлэх ухааныхаа онлынхын мэдлэгийг нь хэрсэн мэдэх вэ? Онлынхын мэдлэгийг тийм сайн мэдгүй л гэхдээ үндсэн юм нь бол суур ойлголтыг бол мэдээд байна тийм. Тэгэхээр чи одоо энэ чиглэлээр хэрвээ цаашаага одоо мэргэжлээ сонгоод суралцах юм бол чи өөрөө туршлагын хийгээ үтцсэн хүний бол практик мэддэг хүн онлын үзэх юм бол бүр илүү сайн суралцна гэсэн үг шүү дээ. Ер нь тийм чиглэлийн хүн болоё гэж боддог судлаач эрдэмтэн. Эрдэмтэн болох өрөвдөг. За багшигаа бол үзэгчдэд бас танилцуулаад за бас хичээндээ зургатаар гарч байгаа юм чинь боломжийг ашиглаад бас багштай баярлалаа гэдгийг хэлж болох юм тийм ээ. Надад энэ бүхний зааж сургасан баярлалаа. Тэгээд би энэ бүхний сурч авсан бүх мэдлэгээ ашиглаад цаашаа дахиж ашиглая гэж бодож байна. Баярлалаа. Багш нь ингэдэг бай. Би ташнаад тийм бүх энийг зааж сурсан нь болохоор оюун болт гэдэг багш байгаа. Тэгээд физикийн багш. Ер нь чиний бодлоор физик гэдгийг юу гэж ойлгож байна? Физикүүд тийм хүүхдүүд зарим одоо физикийн хичээл ороод үзэж байгаа хүмүүсд бол ер нь физикийн хичээл аягүй хэцүү гэж сонирхолгүй ихэнх дийлэнх сурагчид бол сонирхолгүй байдаг шүү дээ. Чиний бол баруун физик орж эхлэвэл илүү сонирхолтой байна шүү дээ. Тийм. Тэгэхээр нэг гэж бодож байна. Физик гэдэг бол өөрөө нөгөө орчны ертөнцийн байгаль байгаа болж байгаа үйл явдлыг л шинжлэх ухаанаар тайлбарлаж байгаа л гэж тайлбарладаг шүү дээ тийм. Тэгэхээр ерөнхийдөө болж байгаа чиний хийж байгаа туршилтууд одоо амьдрал дээр юун дээр хэрэглэгддэг юм зүйлүүд үү? Одоо бодит зүйл дээр бодит зүйл дээр хөндийн төвийн хувьд бол бүх баярлах гээд спорт үздэг харагддаг. Жишээ бүх баярлахдаа хоёр хөлөөс салгаж загсдаг хөндийн төвөд орчлуулаад тогтвортой байхад хэрэгтэй. Өөрөөс хөндийн төв гэдэг бол чухал ахна шүү дээ. Тэрийг л чи энэ магадгүй хөлөө ингээд салгаж загснараа ийм толгууртай хөндийн төв нь доор хилжээл доктортой байгаа гэдэг туршлагыг харуулах юм шүү дээ. Өөр ямараас туршлагад байна. Өөрөө энгийн цахилгаан ихээ. За амьдрал дээр бол тийм энгийн цахилгаан ихээ үүсгүүл намжуулагч хэрэглэгч гэсэн 3 бүрэлдэхүүн байдаг. Тэгээд бид нэр гэртээ хэрэглэдэг нь болохоор үүсгүүр нь ханд байдаг залгуурууд тэгээд бас дамжуулагчийн цахилгааны утас хэрэглэгч нь хөргөгч суух гэдэг бүх төрлийн цахилгаан хэрэгсэл.
зөвхөн цагсаа явуулсан. Чиний модыг хайлталж Чам тийм. юм аа. Бараг насан туршсан зарим хүмүүс одоо энэ гурван төрлийн цахилгаан хэрэгслийг үүсгөрн дамжуулагч нь хэрэглэгч нь гэдгийг бол зарим тохиолдолд бол хайх хүмүүс бас байдаг, бүдэл хүмүүс байдаг. Гэтэл чи бол үнэхээр бас одоо энэ төрлийн хичээлээр яг нэг сургалтын боловсруулаад эзэмшээ хүмүүстээ өөрхөн сонирхлоор олоод мэдсэн байх гэдэг юм хэрэг. Энэ дээр чи ямар туршлагууд ирсэн бэ одоо цахилгаан тал дээр? Цахилгаан тал дээр цахилгаан соронц гэдэг машины үйлдвэр зэрэгт ашигладаг юм зэргийг тэгээд цахилгаан хийхээ бас ашиглаад тэгээд цахилгаан соронзоо үүсгэхэд хийж үзсэн. Өөр бас тийм хөөс төсдөг янз бүрийн машиныг бас хийсэн. Чамаг ингээд дорчтуудаа энийг хийхэд гэр бүлийнх нь ах эх чинь аав ээж нь иргэдэг хэр сайн дэмжиж байна. Миний хөө юу игээд энэ гэж ах нь гайхчихсан үгүй юу? Тэг ахгүй л дээ. За. Айдан төгсөө ирээдүйд ямар мэрэгчлээ хүн болж ер нь ямар зүйлийг зохион бүтээхийг хүсдэг вэ? Би ирээдүйд геологч юм зохион бүтээгч болно гэж бодож байна. За өнөөдөр хоёр туршлага зүйл гэсэн. Ямар хоёр туршлага вэ? Нэг нь хөндий төв, нөгөө нь цахилгаан хийхээ. Цахилгаан хийхээ. Сая ярьдсан хоёр туршлага зүйл юм шүү дээ, тийм. За үзүүлэх үү? Тэгээ. За. Одоо ингэ юу вэ? Энэ хөндий төвийн туршилтын маань хэрэгслүүд байгаа. Юу ашиглаж байгаа? За үүсэн бүглөө. Үүсэн бүглөө, хоёр ширхэг адилхан сэрээ. Шүдний чигчлүүд хүндрүүлэгч болгоод тус дүрхсэн тийм сав байгаа. За. Мөн зарим иш. Иш бодсон юм тийм. Тийм. Яасан толгой бодсон гэсэн үг тийм. Гоо зүгээр сонирхолтой Аа. За эхлээд ихний туршилтаа хийн. Үүсэн бүглөөд хоёр сэрээгээ зоож өгнө. Хүмүүстээ сайн шиг зааж өгчтэй. За. Үүсэн бүглөөний сэргийг зоох юм байна. За зоодгоо. Баялаа. Хэр сайн зоох юм? За. Тогтчлол болно. Тогтчлол болох уу? За. Заачлаа. Нөгөө сэрийг нь яах юм бэ? Нөгөө сэрийг нь бас зоох. Нөгөө талд нь заах юм уу? Сэргэлт нь. Нөгөө талд нь. За би зоох. За. Хамтраад хийдэг. Тэгээ. За тэгэхээр жоохон баг зэрэг хийгээд ойролцоо байх уу юу? Ингэж. Ойлцоо. Нэг зэрэгтэй юу за. Сиренийхээ үзүүрийг жоохон илэрхийлж өгöd байхгүй. За. За Болохоор. За. Хаяа жоохон лав их уу? Энийг нэг шиг юм. Өөртөө яг тэнцүү ажиллах байх тахаа. Шүдний чигчлүүлээ. Эцсийн зам, ишин заалт юм. За. За. За энэ бас хаяа жоохон лав их төхөө. Салах гадах шүү тийм. Лав ихээр нөгөө хоёр сирений үзүүрүүд нь хоорондоо тулах гадах шүү. За. Хүндийн төвийг л үзүүлэх гэдэг ааш тийм. За яг гой хүндийн төвийг олж чадвал энэ үүсэн бүглээс хэрэг шүдний чигчлүүд энэ төвийн хүндийн төв яг нэг зэгтгэлрээ гэж энэ. Энд ингэ тогтоох юм уу тийм. За. За. Ямар гоё бэ? Чиглэлэн дээр ингэ тогтоож шүү дээ. За тэгэхээр хүндийн төв нь яг тэр бит дээр байж болно. Гэхдээ бүр агаарч ч байж болдог. Агаар дээр үү? Аха. Тэгэхээр одоо энийг авчих юм уу? Агаар дээр үгүй. Одоо бүр сонирхолтой болох тул тохиолдлын энэ хэсгийг шатааж үзүүлнэ. За. Тэгэхээр одоо хүндийн төвийн тэнцвүүлээд энэ талд нь гарсан зэгшлүүдний нэг хэсэг нь байсан бол одоо ингэ шатаад байхгүй болсон ч гэсэн хүндийн төв хатгалаад байж байгаа гэсэн. Хатгалаад шүү дээ тийм. Одоо ингэж эргүүлсэн ч гэсэн хүндийн төв олсон болохоор гоё.
Нэг хүндийн дэг болсон бахад тий. Тэгэхээр чи одоо ганцхан жигшлүүрэн дээр ингээл үүссэн бүглөө ингээ хоёр шиг сэрэг тогтоож мэдэрч сайн юм тий. Харин тийм энэ талдаа бас ингэж хүндрүүлсэн зүйл байх ба нөгөө талд нь хүндрүүлэх юм бол ингээд тогтно штэ. Гэтэл энэ дүүжин дажим шиг тийм логгоор зөвхөн ингээд тогтчих юм гэдэг бол сонирхолтой юм байна. Хин туршилтыг зааж өгөө. Тааны маань манай физикийн багш оюун бол зааж өгсөн дөө. Нэг үү? Айл болгонд тал сэрэг байгаа үүссэн бүглөө байгаа жигчлүүр байгаа. тэр байгаа шүтэн зураг тийм ээ. За. Тэгэл ингээд заавал стакан гэхгүй өөр зүйлэн дээр ч бас байж болно шүү дээ тогтоож болно. За хоёр заримны шиг За гоофлын ингээд холбоо. скотчээр холбогдох юм ямар ч тийм. Скотчээр холбогдох зүгээр хооронд нь тогтоох л Юугаач тогтоож болох юм тийм. юугаач тогтоож болно. За одоо энэ бас өндийн төв үзэх юм байна шүү дээ тийм. Урлаа. За. Одоо зөв ის бол энэ нэг чичлэл ингээд. Чичлэлээр тогтоох. Заахгүйгээр тогтоох юм уу тий? Зүүнний үзүүн дээр бодаа тогтоох гэдэг шиг юм болох юм шиг шүү дээ. Тийм ээ. Жаахан илгэсэн ч болно. За энэ бол ерөнхийдөө яг хоёр талдаа ачаа нь одоо нэгсэнд тэнцүү байгаа учраас тогтох. Хад бол хүн болгон ойлгох тийм. Энэ дээр бол одоо эдэлт нь ачаа тэнцүү биш байхад тогтоод байна гэдгийг л хүмүүс хүндийн төв гэдэг л яг одоо болох юм шүү дээ тийм. Анзаарч харах юм шүү дээ тийм ээ. За. За тэгэхээр сонирхолтой ста хөрхөн төсөлтэй шүү. За тэгэхээр одоо би ярьсанчлан энгийн цахилгаан үүсгүүр дамжуулагч мөн хэрэглэгч байдаг. За төлөөлөлсөн бахан тийм ээ. Эдгээр нь юу вэ? Энэ бол зарим нэг юм байна тийм. Тийм ээ. Гэрэн насдаг асаагуурын шийдэнгийн ашиглаад хийцэн. Энийг гэрлээ. Тэгэхээр зааж үзүүлэх юм шүү дээ тийм. Заасан байгаа юм байна. Энд чинь бас юу? Батарей шүү дээ тийм. Тэгэд гаргаад үзүүлэн чийдэнтэй юм батарейны өөр байгаа. Тэгээд тэрийг энэ зарим шин гэрэл тогтоосон. За зөв. Энэ цагаанууд нь болохоор энэ скотч байна. Тэгэхээр тав дамжуулах юм шүү дээ. Хангой цаг авчраас Тав дамжуулдаг. За батарейд нь бол үүсгэх юм уу? Үүсгэн. За гэрэлтэн бол хэрэглэгч юм байна уу? За дамжуулагч нь юу вэ? Дамжуулагч нь дан бас дан. За ойлголоо. За тэгэхээр одоо үүсрэг хийж үзүүлнэ. Гэхдээ эхлээд энэ батарейн одоо энэ батарейныхаа үүрнээс гаргаж авах хэрэгтэй. За эхлээд одоо чийдэнгийн батарейтай цуг салгаж авна. Одоо энэ салгацсан байгааг хаанаас салгаж өгдгийг харуулах гэдэг. Энэ дотроос одоо чийдэн батарейгаар гаргаж авах юм байна тийм. Зөвхөн л амжилттай хэрэглэгддэг зүйлүүдийг ашиглаж байгаа шүү дээ. Газын дусаад хайцсан юм жижигхгүй бас олон Одоо шингээ гараад ирэх ингээ батарей ингээ Чийдэнгийн ингээд гараад ирж чийдэн хийх юм байна. Тэгээ чийдэнгээ салгаад хэрэглэгчийг нийцсэн байж тээ. Манай тийм. За ингэ тогтоож хийхдээ яаж ийснэ хараад. Зүгээр хоёр утсаа тавьж байгаа л ингэ цагаан скотчцсан байж тээ тийм. Энд чинь бас одоо хэрэглэгчдээс ч одоо мэдээж хоёр утас байдаг шүү дээ аливаа зүйл гэрэлтүүлэхэд тийм. Нэм хасах гэж нөлөөлөх үү? Нэм хасах нөлөөлнө. LED чийдэн гэсэн. батарей гаргах юм уу тийм. Гаргана. Тийм. Тэгээд нэм хасах чиглүүлж хийдэг шүү дээ тийм. Тэгээд би нэм хасгаа ялгахын тулд улаан цэнхрөнгөөр бодсон байгаа. Одоо тэгээд энийг ингэж тогтоох юм аа. Тэгээд хөнгөн цагаан скотч маань бэлчгэр отсон илүү найдвартай байдаг. Тэгээд би өнөө хажлаад бэлдсэн юм маань юм байна. За. Одоо тэгэхээр шинээр хэрэглэгч үүсгэр хийж өгөх юм тийм ээ. За тэгээд хамгийн гол нь цахилгаан дамжуулахын тулд энэ хөнгөн цагаан скотч маань батарейныхаа өөрийн дотор орсон байх ёстой. За дотор талд нь сайн скотч гэж хөрөж шүү дээ. Ингэж хаашаа нуглан тэгжээч хооронд нь холбоно. Тэгэхээр бүрэн тайруулах юм тий. За ингэж бүтэн тайруулахгүй. Ингээд дундын зай болдох юм тий. Тэгээд нөгөө хин ч гэсэн ингэж хийчихвэл энэ барьж
байж байгаа энэ үс хөр шиг юм болох хэвээр. Тэгээд дотор нь ороод цэглэн дамжуулна. Тэгээд нөгөө талд нь ингээд илүү гарснаа ингэж холбоно. За тэгэхээр бас чийдэнгийн хийх өөрөөр бол хэрэглэгч. Тэгээд хоёр хөлийн хоёр жишийн салгаад бас заримынхаа модээр тогтоох юм тий. Тэгээд энэ дээр бас энэ үүсгэр шигээ тогтооно. Тэгээд бас энэ бэлэн байгаач аа. Аа. За одоо тэгээд цахилгаан хэлтийнд маань цуваа зэрэгцээ гэсэн хоёр төрлийн холбоотой байдаг. Одоо зэрэгцээ нь бол яг ингэж ажиллах хэрэгтэй. За дээш нь бариад хаалх уу? Дээш нь барьсан ч хассан шүү дээ тийм үү? За тэгээ. За ижил төлөөдөр нь холбоо бас хамгийн гол юм шүү дээ. За тэгээд насч шүү дээ. За энэ бол дамжуулагч нь хэрэглэгч нь үүсгэгч нь тийм ээ. Ингээд цовч холбогдож шүү дээ тийм. Цоваа. Харин зэрэгцээ гэдэг нь хоёрын зэрэг яахыг хэлдэг. За энэ нас чинь гэрлэн шатцгаа эндээ өндөрчиж. Тийм байна тий. Заадаас чинь. Харж болоо заадаас чинь. За ингээд цовоо холболт авах юм шүү тий. За яг энэ туршилтыг бол манай цахилгааны инженерүүд бол практик дээр маш сайн мэдэн шүү дээ. Одоо бидний амьдрал дээр хэрэгэлдэг гэрлээ чийдэнгүүд бол яг энэ цовоо болон зэрэгцээ холбоотуудыг бол хийдэг. Жишээлбэл одоо гэрлүүд нь зэрэг асах уу эсвэл нэг олон унтраалууд байдаг шүү дээ. Нэг унтраалаар эдлийн хэсэг дараагийн хэсэг гэдэг чиг энэ зөвхөн амьдрал дээр бол хэрэглэгдэх энэ зүйлийг л их туршилтаар хийсэн юм шүү дээ. Тэр чинь бол одоо гэрийнхаа цахилгааны магтаач бол үгүй мэддэг байна шүү дээ. За тэгээд хамгийн гол нь гэртээ хэрэг хүүхдүүд маань хийж туршихаар бол яг гарын дор байдаг. За бид одоо зарим хүний мод байна. Ийм Сагвар сонирхолтой. Аяга дуустал асуугаар хийх байж байдаг тийм ээ. Тэгэхээр энийг эдгээр бол ашиглаа хийж чадах. Хамгийн гол нь бас энэ хөнгөн цагаан скотч байх хэрэгтэй юм. Яг тэр хөнгөн цагаан бол тог дамжуулдаг. Тэгэхээр хөнгөн цагаан скотчийг ашиглах нь хамгийн чухал хэсэг юм байна тийм ээ. За тэгэхээр мундаг туршилтыг бас одоо хийж үзүүллээ. Тэгээд энэ бол ерөнхийдөө амьдрал дээр байдаг зүйлийг шинжлэх ухааны үндслээр бол бас одоо туршилтаар бол хамгийн гол баталдаг шүү дээ, баталж харагддаг. Тэгэхээр Тамиолын бол өөрөө сайн мэдхгүй байгаа ч гэсэн ерөнхийдөө практикаар бол маш сайн мэддэг. Тэгэхээр ирээдүйд мундаг том инженер бас болох байхаа гэж бодож байна. Давааны даас амжилт хүсье. Баярлалаа. Багшнаас баяр хүргэе. За тэгээд өнөөдөр амралтын өдөр байгаа хүүхд багчуудаа, найз нөхөдтэй бас давааны үед ерөнхийдөө юу гэж хэлмээр байна. Юу гэж бас уриалмаар байна. Цамшиг бас энэ туршилтыг сонирхолтой олон хүүхдүүд бас байж болох юм. Тэгэхдээ учрыг олохгүй, аргаа олохгүй байгаа юм уу? Эсвэл шантраад байгаа хүүхдүүд юу гэж хэлмээр байна. Та нар дундаас би ганцхан туршилтыг хийж чаддаг юм биш. Та нар ч гэсэн хичээл хийж чадна. Шантрахгүйгээр сайн зүтгэрээ. Баярлалаа. За амжилт хүсье. За маш их баярлалаа. Тэгэхээр үзэгч та бүхэндээ зориулаад амралтын өдөр бид бас даваа нэмтайгаа ярилцаж хоёр төрлийн сонирхолтой туршилтыг бол бас одоо хийж үзүүллээ. Тэгээд мэдээж та бүхэн таалагдсан байх гэж бодож байна. Мэдээж энэ сонирхолтой туршилтыг та бүхэн яг одоо ч гэсэн гэртээ бол туршаад хийгээд үзэх болцоотой байгаа. Мэдээж хүүхэд гэдэг бол агшны ертөнцийг одоо таньж мэдхийг тэмүүлээ дүүрэн байдаг. Тэрэн дээр аав мэдэхгүй шүү дээ, ээж нь мэдэхгүй шүү дээ гэхээс илүүтэйгээр энэ туршилтаар ийм учиртай байдیں۔ Цахилгаан мэдээлэл ингэж асдаг гэдгийг бас одоо энэ туршилтаар тайлбарлаад өгөх бол маш энгийн байдлаар тайлбарлаж үзүүлж байгаа юм шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зүгээр онл ярих биш, ингээд туршилтаар үзүүлэх юм бол хүүхэдтэй нь бол за физик хичээлдээ илүү дор сонирхолтой болоход бас төхөн болох болоо гэж бодож байна. Ингээд бидний ярьсан анхаарлаа тасан та бүхэндээ баярлалаа.